Сайн уу? Та Nobin чипний талаар яриад өгөөч. Энэ бүр бүүн болж байна. Сүүлийн үед гараад байгаа Nobin-ы талаар бичлэг хийгээд өгөөч. Дэмжиж байгаа нь лайк. Сүүлийн үед гайхал болоод байгаа Nobin гээд зүүхэр нүдний болорт цайгаад ухаан мэдрэлгүй болгодог. Тэр нэг хар бөөрөнхий зүйлийн тухай яриад өгөөч түшиг хаа. Please. Энэ комментиг уншихгүй бол би таних дахиж үзэхгүй. За. Гуй. Үзээрэй намайг. Ага, Nobin чимний талаар яриад өгч дэлхийд даяар аим юм болж юм please. За. Окей, шууд эхлэе. За, таад анзаарсан бах сүүлийн үед Nobin гэдэг юмны талаар намайг яриад өгөөч гэгээд мэрсэр комментэд бол бараг сарын өмнөөс бол гарч ирсэн. Тэгээ сүүлийн үед номны төгсгөлийн ажлууд болоод ер нь бол жоохон номдоо яг илүү анхаарлаа хандуулсан бичлэгч гэсэн сүүлийн үед оныг орохгүй байгааг таад анзаарсан бах. Тэснээс сүүлийн удаан хугацаанд нэг ном бичээд ингээл яваад байсан. Номоо дууссан. Мэргэжил сонголтын талаар ном байгаа. Удахгүй яг хэвлэлтэнд ороод удахгүй e-book бол онлайнаар тавигдана. Тэгэхээр та хэд бас авч сонирхорой. За, өнөөдрийн гол асуулт. Nobin гэж юу вэ? With a new Gen 9 processor, increased temporal stability, and full spectrum memory curation, the solution to our challenges won't come from changing our world, but entering a new one. Nobin, it's better in here. За, YouTube-ээр орлоо шүү дээ. Nobin гэдээ орлоо. Шууд асаагаал нүд цагаарал нүдний одоо хүүхэн хараа гэж ярьдаг те. Нүдний харан цав цагаан болол ингээл өөр ертөнд рүү очиж чинь. Яалчгүй цагаарч энэ те. I've seen the ad for this thing and a couple people unboxing it on TikTok and it looks really interesting. This thing is supposed to let you access immersive virtual realities, revisit memories and explore different versions of your life. Өөр виртуал ертөнд рүү очин. Дээрээс нь хуучныхаа дурсамжаа харж болдог гинүү. What? So let's go try this on outside. Should turn blue. Oh, there we go. Yeah, цэнхэр болчлоо. Nobin, it's Тайц хэрсэнгүй шүү дээ. Oh my god. Харж байгаа TikTok дээр гэхэд ийм их бичлэгүүд байна. Бүх Монгол пэйж дээр хүртэл гарсан байна. Тайлбар энд хөрөмж нь Nobin гэх нэртэй ба энд хөрөмжийг ашигласнаар дурсамжаа дахин мэдрэх, зүүдээс сэргээх, бодит байдлаас зугатах боломжийг өгдөг. Энд хөрөмж бодит биш шинээр гарсан цуврал кинон дээр дүрслэгддэг төхөөрөмж юм аа гэж байна. Ер нь л учрыг нь олсон. Ер нь л эцсийн учир нь юу вэ гэхээр энд хүү чип бол яг жинхэнэ чип бол биш. Мэдээж одоогийн байдлаар ийм технологи одоогийн байдлаар гараагүй байгаа. Түүний тун дээр юм нагаал хуучин дурсамжаа хардаг эсвэл өөр виртуал ертөнд рүү очдог. Одоохондоо тийм байхгүй байгаа. Тэгээд энэ нь юу вэ гэхлээр вэ штэ. Black Mirror гэдэг киноны сүүлд гарсан сизнийх нь маркетинг сурчлагаа байгаа. Харж байгаа. Ер нь бол нэлээд олон хүмүүс бол энэ Nobin гэдэг хөрөмж яг жинхнээсээ байд юм байна гэтгэцсэн байсан. Ер нь бол нэг л өдөр ийм хүү бүтээгдэхүүнүүд ингээл гараад ирнэ. Тэгээ бараг сар гарны өмнө гарсан баха Black Mirror-ийн сүүлийн сизон. Тэгээд би шууд тухайн үед нь үзсэн. Яг Nobin гардаг анги нь болохоор энэ Hotel Reverie гэдэг Hotel Reverie is the third episode. Энэ ангийн санаа нь бол юу вэ гэхээр ийм Nobin шиг юм хийгээл шууд хиймэл оюухантай маш хүчтэй компьютер руу ороод хуучин кинонууд байгаа штэ бүр хар цагаантай хуучин кинонуудын зохиолыг баг зэрэг өөрчлөөд ингэж явах юм боломжтой виртуал ертөнцөөгөө ийшээ жүжигчтэй оруулаад жүжигчний шууд тэр дотроо жүжиглдэг. Тэгээ киноныхоо хувь тавилан шийддэг тийм санаатай байгаа. Ер нь бол зөв юм. Гэхдээ өнөөдөр вэ штэ миний яг хамгийн таалагдсан нэг ангийнхан талаар хэдүүлээ ярилцъя гэж бодсон. Тэр нь болохоор юу вэ гэхээр хамгийн ихнийх нь анги байсан. За одоо бидний харж байгаа Common People гэдэг season 7-гийн анги нь бол ер нь бол яг л Black Mirror байсан. Бус нь бол надад яг гой дажгүй санагдсан ч гэсэн яг энэ шиг бол сэтгэлд хүрээгүй. Энэ бол яг л тэр Black Mirror-ийн яг үндсэн тэр амтлагчаа бол яг шингээсэн бүр яг зөвүүн санагдсан. Тэгээ энэ ангийн талаар хэдүүлээ ер нь сувг дээр ярихгүй бол болохгүй гэж бодсон. Тэгээ үзэж байхад ер нь ингээд гэсэн юм хэсгүүд бол хөөрхөн байсан. Ер нь бол нилээн юу. Ер нь бол нилээн яг л
Black Mirror. Тэгээд кинонд яг юу гардаг, үйл явдгийг та нарт бас товчхон ярьж өгье. Яг одоо бидний харж байгаа хоёр дүр бол гол дүр нь байгаа, эхнэр нөхөр хоёр байгаа. Ер нь бол нэг 40-50 насны гимэртэй ерөөдөө жоохон нас тогтоод эхэлсэн. Эхнэр нь багангийн багш, нөхөр нь болохоор барилга дээр гагнуурчин маягийн ажил хийдэг. Ер нь бол нэг тийм боломжтойч биш, ер нь нэг болгоод явж байгаа энгийн нэгэн гэр бүл байгаа. Тэгээ мань хоёр хүүхдтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдээ ормоор аваад яагаад авч байгаа юм чи хямдралтай байсан юм аа гэл. Ер нь бол тэгээд нэг хөрхөө ингээд үйл явдал зөөлөх эхэлдэг. Тэгээ бүх зүйл амар сайхан явж ягаад нэг өдөр эхнэр нь ажил дээрээ багангийнханд одоо хичээл зааж агаад ухаан алддаг. Тэгээд тэрнээс хойш бол ер нь бол харанхуй зүйлс бол эхлэн. Тэгээ энэ дээр хүрэгдээд нөхөр нь сандарцаа ирээд яав юу болов гэсэн чинь эм чинь бол муу мэдээ дуулгадаг. Эхнэрийнх нь толгоонд нь бол тархинд нь бол энэ хорт хавдар үүссэн байсан гэсэн. Ер нь бол дахиж эхнэр чи одоо ингээд босоод ухамсартай байхгүй ингээд аль хэдийн оройтсон гэсэн. Тэгээ нөхөр нь мэдээ сандарч хүү юу яриад байгаа юм бэ? Ямар ч арга байхгүй гэж одоо юу ч байсан хамаагүй ингээд хайртай хүнийхээ төлөө хиймээр байна гэж мэдээж гэж бодно шүү дээ. Тэгсэн чинь эм чинь хэлтэй. За ямар ч байсан нэг арга байгаа. Нэг цоошин стартап компани гэдэг байхгүй. Нөхөр нь тэгэл юу хамаагүй манай эхнэр л босч ивэл хамаагүй гэл тэгсэн чинь нэг юм компани байгаа тантай холбогдуулъя гээд тэгээд тэр нөгөө борлуулагч гэх юм уу да тэр компанийн төлөөлөгч нэг эмэгтэй ирдээ. Тэгээд тэр борлуулагч аюу дайггүй санал тавьдیں۔ Ер нь бол тэр санал нь юу байсан бэ гэхээр эхнэр чинь бол амьд гарнаа. Тэгээ эхнэрийн чинь хагалгааг нь бид нар үнгүү хийгээд өгнө. Гол нь толгоонд нэг юм нэг чип маягийн юм одоо хавдартай тархиных нь оронд бид нар өөрсдөө тэр нэг тархиных нь хэсгийг суулгаж өгнө. Тэгээд эрүүл болсон хойно бид нар ингээд сарын subscription гэдэг нэг $300 авъя шүү гэж хэлсэн байгаа. Ер нь бол $300 их. Ер нь бол сарын $300 насан туршдаа төлнө гэдэг бол ер нь бол их. Гэхдээ энэ нөхцөлд бол эрүүл хүн болгол ер нь энийг зөвшөөрөх байсан баг. Мэдээж үхснээс эсвэл ухамсаргүй ингээд болсноос сарын $300 төлсөн дээр тийм үү. За тэгээ нөхөрч мэдээж бодох юм уу зөвшөөрн хайртай хүнээ босгочлээвэл тэр мөнгөдөр хамаалга гэл зүгээр окей гэл тэгээд эхнэр нь хагалгааны дараа харин бостой. За тэгээд эхнэр нь ч эрүүл сарвал босоод нөхөр нь ч одоо баярлаад тэгээд хосууд амар сайхандаа жаргад юм да. Гэвч мөн гоё. Тэгээд ямар ч хаалга амжилттай болоо чипээ тэр эхнэрийн тархиныг суулгаад тэгээд тэр нь яаж ажилладаг вэ гэхээр нэг юм чип суулгана. Тэгээд тэр чип нь интернетээр одоо тэр компани сүлжээтэй ингээд холбогдно. Тэгээд тэр компани одоо клауд одоо тэр сүлжээн дээр ерөөдөө ачааллаад тархийг нь одоо тэр хэсгийг нь ингээд ачаалуулж байгаа тийм юу суулгаж байгаа байхгүй. Нэгээс нь одоо тэр эхнэрийнхэн тархин байнга тэр компанид одоо холбоотой байна л гэсэн. За тэгээ бүх зүйл сайхан болж байгаад нэг зүйлийг ингээд кинон дундуур айгүй зөвүүн шингээсэн. Ер нь бол яг ингээд шууд анзаархад хэцүү. Эхнэр нь ингээд байжгаад нэг шал өөр юм яриад байдаг байхгүй юу. Тэгээ энэ талаар ярин зөө. Тэгээ энэ талаар буцаж орон зөө. Яг нэг ярьж байгаа сэдвүүтэй холбоотой жоохон дали юм яриад байдаг байхгүй юу. Тэгээ тэрийг бол ингээд үзэгч эхлээд бол нэг анзаарах зөө. Би бол бараг шууд ихнийх дээр нь ингээд гээд ер нь бол гадарлсан байсан. Тэгээ та хэд бодоорой заяа. Тэрийн талаар ярина. Тэгээд яадаг вэ гэхлээр вэ штэ. Дараа нь ингээд ихнэр нөхөр хоёр машинтай ингээд лаг баярлцаа ойн өдрөө тэмдэглэх гээд ч байлгүй дээ. Ойн өдөр тэмдэглэхдээ нэг ингээд хоолны газар бүр ирээддэг. Тэгээд ингээд явж исэн чинь тэгэж илүүд ямар ч ингээд хөдөө явж идэг байхгүй юу. Ингээд хойлоо ингээд агаарт гараа гээд. Тэгээд агаарт гараад явж исэн чинь ихнэр нь гинт одоо унтарчтэй. Тэр зүг зүгээр юм ярьснаа л гинт ингээд ухаалчтэй. Тэгээд нөхөр нь бүр гайхаад хүүе юу болчихвоо гэд буцаад явсан чинь ихнэр нь сэрцэн. Тэгээд энэ ямар учиртай вэ гэхэлэр бас айгүй зэмүүн заяа. Rivermind гэдэг тэр чипийг ихнэрт нь суулгасан компани байгаа штэ. Тэр компанийн ингээд ихний одоо basic хэрэглэгч нартаа жижигэн зоонд одоо явах эрхтэйгээр тэр тархиныхын чипийг өгдөг. Хэрвээ та хүссэн зоондоо тэр тархины чиптэй явъя гэвэл та нэмэлт төлбөр төлөх боломжтой. Rivermind Plus ч байлгүй дээ. Бас нэг ер нь зэвүүн зөө. Ер нь ингээд өнөөдрийн нийгэмтэй бас аюу холбоотой. Subscription сарын $300 эхэлж байгаа мөртлөө одоо тэг ингээд зооноос сунгахын тулд одоо ингээд хүссэн газар руу явахын тулд бас нэг сарын $800 билүү $800 болно. Тэр ингээд өсчдөг. Тэгээ энтэй яг холбоотой үйл явдал надад болж исэн байхгүй юу? Тийм болохоор надад амар зэвүүн санагдсан. Ингээд энд вэштэй интернет тэгээ телевизийн одоо ингээд суугаад бүгдээр ингээд зэрэгт нэг €50 ч лээдэ төлдөг байхгүй юу. Тэгээд нэг өдөр аргуудын лигийн хөл бөмбөгийн тоглолт манай дүү хөл бөмбөг үздэг болохоор агаагаа энэ хөл бөмбөгийн өнөөр Парис Сан-Жерман юутай тоглож байгаа ч лээдэ нэг тоглолт үзчихье гэдэг. Эсвэл тэгээ ингээд тэрийг үүсгэхийн тулд нэмэлт ингээд төлбөр өссөн байхгүй юу. Нэг €20 ч лээдэ. Тэрийг тэгээд ингээд анзаарахгүй ингээд төлөлцсөн. Тэгээд нэг хэдэн сарын дараалс ингээд дансаа анзаарсан чинь сарын ингээд €70-80 ингээд
аваад байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээд гэсэн чи яасан бэхээр тэр нь ингээд шууд subscription болчдөг. Одоо сарын 50 еврон дээр 20 евро нэмээд 70 80 90 евро ингээд ганц 2 кино түрүүлж аваад тэгээд баг нэг 90 евро ингээд авцсан. Айгүй олон сар ингээд авцсан байгаа байхгүй. Тэрийг ингээд нэг анзаарахгүй явж байгаад ингээд анзаараад тэгээд би ихлэ бодож хүү ин чи юу илээгээ бодсон чи тэр яг тэр хөл бөмбөг авснаас хойш тэр нь ингээд сартаа ингээд болчихж байгаа байхгүй юу? Хөл бөмбөг байн үзэхгүй шүү дээ. Манай дүүч гэсэн ер нь байн үзэхгүй шүү дээ. Чухал тоглолтын дээр л нэг үзнэ. Тэгээд яасан бэхлээр би тэр компани руу ингээд залгаад автомат хариулагчтай ер нь жоохон ядаргаатай зэ. Тэгээд ингээд залгаад ингээд яасан чинь заавал тэр сабскриптентайгаа би 24 сар болох хэрэгтэй гинэ. Тайд боддоо. Шууд боловж болохгүй. 24 сар миний данснаас тэр ингээд 50 еврод интернетийн юу ингээд 70-д 80-д болоод сар болгоо аавна. Тэгээ хамгийн зөвүүн юм юу гэсэн гэж эсвэл намайг тэр сабскрипшнаа өөр хүний нэр дээр шилжүүлж болно гэж байгаа байхгүй юу? Зөвүүн боогоос та энэ юу юм бэ? Тэрний нэг хараалтай кино гэдэг чинь нэг смайл одоо юу хэлээд хайртай дотны хүндээ ингээд хараал шилжүүлэхгүй бол өөрөө хүчгээд баг тэр юм хайш. Тэгээд би яг энэ Black Mirror энэ ангийн үтчихэд ёо ямар зэвүүн юм бэ гэж бодсон. Тэгэл нөгөө манай эхнэр нөхөр хоёр шин төлхөөсөр аргагүй тийм үү. За төлчий гээл эхнэр нь яахыг гээл зүгээрээ болно гээл. Тэгээ нэг 500 байлуудээ $800 болтیں۔ Тэгээд яасан бэ гэсэн чинь биш үү? Болоогүй. Юм ярьж байгаа жоохон хөндлөн юм яриад байсан гэсэн шүү дээ эхнэр нь. Тэгээ тэр нь юу бол таарсан бэ гэсэн чинь сурчлагаа болж таардаг. Эхнэр нь ингээ бангийн багштай. Тэг ингээд кино эхэлж байгаа ч илүүтэй нэг хүүхэд багш дээр ирээд эхнэр дээр нэрээд багшаа ингээд намайг миний гутлын хүүхдүүд шоолоод байна гэсэн чинь багш нь тайвшруулад наа чин хуучин гутал биш наа чин винтэж гэдэг алтан үеийн завирах ч илүүтэй тэгээ ингээд явуулдаг байхгүй юу. Тэгээд тэр тархины чипээс сулгаснаас хойш тэр хүүхдтэй уулзсан чинь шууд амнаас нь пүүсний реклам гарвал яах вэ? Тэгээ ангийнх нь эрэгтэй хүүхэд эхнэр дээр нэрээд манай ээж аав ингээд хэцүү байна. Харилцаа айгүй муу байгаа ч илүүтэй тэгээд нэг ярьсан чинь шууд тийм байна уу? Таны сэтгэл зүй муу байна уу? Та Кристин одоо тэр сүмд холбогдоорой. Ямар цигком гэж шууд ихтэй. Ер нь бол эвгүй. Ер нь бол яг тийм хэсгүүд нь бол амар зэвүүн санагдсан. Та боддоо зүг ингээл ярьж байгаа л гинтл ингээ амнаас ингээ сурчлагаа шууд уушгичдаг. Та Өвстар чипсний 4 төрлийн цоо штампыг амталж үзсэн үү? Хэрвээ та амталж амжаагүй байвал амтлаад аль нь хамгийн гоё амттай байгааг хэлээрэй. Классик амттай Өвстар, өндөр бяцлагны хослуулсан амттай Өвстар, Double Cheese амттай Cheese Өвстар, K-pop солонгос амттай Maya Sauce-тай Өвстар та бүхнийг дэлгүүрийн ангуун дээр хүлээж байна. Хамгийн сонирхолтой төрөл нь давхар бяцлагтай Double Cheese төрөл. Зүгээр нэг энгийн бяцлагтай чипс биш. Хоёр төрлийн cheddar болон mozzarella бяцлагны төгс хослолыг Өвстараас амсаарай. Өвстарын шин төрөл амталж үзсэн үү? Cheddar mozzarella-ийн хослол. Илүү бяцлаг Өвстар. Тэгээд тэр нь ямар учиртай байсан бэхлээр хүний тархинд тэр Rivermind компани сурчлагаа явуулаад ингээд амьд сурчлагын самбар болгож байгаа байхгүй юу. Тэгээд тэр сурчлагаагаа одоо хилүүлэхгүй байхын тулд бас нэмэлт subscription төлнө. Амар уу. Тэгээ манай хоёр ч мангар эвгүй байдалд орж байгаа байхгүй юу. Эхнэр нь ингээд янз бүрийн юм ажил дээр ярьснаас болоод ажлаасаа халахчих гад байдаг. Нөхөр нь өөрхий өдөр шөнөгөө бүр ингээд бараг унтах завгүй ажил нэмэлт цагаар ажиллаад байдаг. Тэгээ сүүлдээ за ямар ч зөвшөөрөө гээд я болох байхаа гээл зөвшөөрөөл тэгээд тэр амьдрал нь зүгээр л юм нэг жинхэнэ нөгөө өрнөөс үргийн хооронд жинхэнэ нөгөө ингээд амьдрч оршихын тулд бараг ажиллаж байгаа юм шиг болчихж байгаа байхгүй юу. Яг нэг амьдралтай ажил чи өөртөө нэг ингээд мөнгө төрөв цуглуулцдаг, нэг эрүүл мэндэ золиослохгүйгээр ажилладаг. Тэгээ манай хоёр бол яг л шувтнал зүгээр ингээд оршихын төлөө л бүр ингээд шаргуу ажиллаж байгаа байхгүй юу. Тэгээ мөнгө төрөний бололцооны эвгүүтээд нөхөр нь нэг юм хийхээр шийдтээ. Тэр нь болохоор юу вэ гэхээр кино эхлэхэд нэг хальт гардаг. Барилгын ажил дээр нь ажилладаг нэг залуу интернетээр нэг юм үзэл инээдэг байхгүй юу. Тэр нь болохоор юу вэ гэхээр Dummies гэдэг нэг юм сайт байдаг. Сайтын нүрийг бид нар харж ин Make Stupid Money Become a Creator гэж байгаа байхгүй юу. Хараа энд ингээд шүдээ зулгаацсан хүн байна. Энд юу ч ууж байгаа бүү мэд зав нэг юм ихтэй. Тэгээ мэдхгүй. Тэгээ энэ сайт нь яадаг вэ гэхлээр камерын өмнө одоо лайв хийж агаад амар тин юм хийдэг. Тэгээ тэр ихнийх нь тэр киноны ангийнх нь хэсэг дээр нь яажсан мэхлээр нэг эрэхтэй $20 төлөө өөрийнхөө шээсийг ууж байгаа байхгүй юу.
хэмчлэн ер нь жоохон амар тэний юм хийдэг. Тэгээд нөхрийнх нь цалин бүр ингээд хүрхгүй байгаа шүү дээ. Нөгөө эхнэрийнхээ төхөөрөмжүүдээ сабскрипшнаа төлөхгүйд эхнэр нь ажилласаа гарсан ч үлээ. Тэгээд за ер нь бол инээс үр арга байхгүйгээд энэ сайт дээр бүртгүүлээд янз бүрийн юм хийдیں۔ Та кинон дээрээс өөртөө харна үз. Тэгээд энэ цааваараа ер нь бидний яг өнөөдрийн нийгмийн одоо шинжтэй ижлэх хүмүүс ингээд Америкт одоо чинь OnlyFans гэж охид эмэгтэйчүүд нүцгэлээлтэй. Ер нь ингээд хандлтын төлөө, мөнгөний төлөө өөртөө үн цэнэ золиослоо юу ч хийс буцахгүй болцсон хүмүүс ихтэй үед бол яг энэ сайт нь бол тэрийг харуулж байгаа байхгүй. Амьдрал дээр бол миний бодлоор ийм сайт байдаг л ах. Is Dumb supposed to be Twitch гэнэ. Twitch-ийг ер нь хилж байгаа бас үеж магадгүй. Twitch дээр хүмүүс бол бас л ер нь нэлээд сонсон юм хийдэг хандлтын төлөө те. Яг ийм сайт бол байдгүй юм шиг байна. Гэтэ Dark Web дээр ийм юм бол байгаад ах. Миний бодлоор л хүмүүс чинь бас ливгүй штэ ер нь бол. За тэгээд нөхөр нь яадаг вэ гэхээр ажлынхаа хажуугаар тэр сайтн дээр одоо хүмүүсийн зугаа гаргаж мөнгө болохоос өөр аргагүй болдог. Тэгээ ядчихад яадаг вэ гэхээр биш үү? Тэр сайтыг кино гэхэд үзчихсэн нөгөө ажлынх нь жоохон залуу байгаа шүү дээ. Тэр нь мань хүнийг мэдсэн. Яалаар эхлээд нөгөө нөхөр нь ингээд масктай юм хийдэг ус. Дараа нь ингээд маск авчих юм бол $40 өгөө гэж нэмээд тэгээ за ер нь маск аваад хийцэн. Тэгсэн чинь тэрийг нь нөгөө ажлынхан залуу нь мэдсэн. Тэгээ мэдээд яасан бэ гэхээр скриншот хийгээд тэгээ тэрийг нь ажил дээр наац. Тэгээ ажлынх нь хоорондоо шивнээд бөө юм болоод өөрийн шоолоо. Тэгээ мань хүн чи уурлна юм шүү дээ. Уурлаад нөгөө залуу руу дайрсан чинь ядж байхад тэр залуу нь түлхүүлээд ч үлүүдээ нэг том машины юун дээр хөлөө хийгээд дахир дутуу болчтой. Тэгээ мань хүн ажлаасаа мэдээж халагдсан тийм үү. Ажлынхаа залуу дахир дутуу болгоо хайцсан те. Тэгээ нөгөө ганц баталгаатай тогтмол орлогонд байхгүй. Одоо зүгээр нөгөө баг сайтн дээр юм хийгээс л өөр аргагүй байдалд хүрч байгаа байхгүй юу. Тэгээд ихнэр нь өөр дөмтгөөс амар ядраад байдаг. Хичнээн унтсан ч гэсэн өдөр нь ингээд нэг л унтаагүй юм шиг нойртой юм шиг яваад. Тэр нь болохоор яаж байгаа вэ гэхээр нөгөө хэрэглэгчид улам их болоод ачаал нь илүү ингээд ачааллаад тэг ингээд шүн унтчих нь ингээд яг толгоон тархин яг гүйцэд амрахгүй тэг ингээд ядраад байгаа байхгүй юу. Тэгээд яасан бэ гэхээр вэ штэ нэг юм санал болгодё. Хэрвээ та Rivermind Lux хэрэглэгч болдгийг гэх юм бол танд энэ бүх ямар ч зовлон байхгүй. Та өөрийнхөө хэр сэтгэл ханамжтай ад жаргалтай байхаа хүртэл ингээд шууд ингээд утсан дээрээс сонгочдөг тийм үйлчлэгээ байгаа юм. Яг тэр үйлчлэгийг танилцуулах гэсэн жоохон панаалны тэр нэг эмхтэй ингээд зүгээр утсан дээрээс паркур гэж сонгоо тэрийг ингээд макс болгож байгаа байхгүй. Тэгснэ амар паркур хийгээл үсэрч твцээл тэгээ яваад байдаг. Тэгээ тэр нь балиар үнэтэй хидлээд 1000 хэдэн 1800 доллар ч нөгөө $300 чи явсаар гад бүр ингээд тэнгэр тулцсан заяа. Тэгээ дээрэс нь хэрвээ ирээдүйд ихнэр нь жирэмсэн болох юм бол дахиад нэмэлт фи төлбөртэй мөлбөртэй гэдэг. Ер нь бүр ингээд жинхэнэ скам компани заяа бүр муухай заяа. Тэгээд ингээд кино дараагийн юундаа шилжээд 1 жилийн дараа гэж байгаа байхгүй юу. Тэгээ жилийн дараа гэсэн чинь зүгээр тэр Lux байгаа штэ. Сарын $1800 молор гэдэг. Тэр Lux-ээ ингээд зүгээр 30 минутаар идэр авдаг. Ингээд хідэн цагаар магаар авдаг заяа. Тэгээ ихнэр нь бүр ингээд хар тамчин шиг болцсон. Ер нь ингээд яг тэрийг нөхөр нь ингээд авчраал яахлаар 30 минут болчих гоё ингээд бай гээл ингээд баг байдаг. Бүр тийм амьдрал руу шилжчихсэн. Ер нь бол ийм нэг донтолтыг харуулдаг байгаа байхгүй. Тэгээ нөгөө кино эхлэхэд хүүхдийн ор хямдралтай авсан гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ тэр хүүхдийн ор зарж байгаа байхгүй. Энэ хүүхдийн ор авж байгаа хүн энийг нэг ингээд шатаах дууны клипэнд ашиглаж байгаа юм гэдэг. Ер нь жоохон эвгүй заа. Тэгээ гэр орны харуулсан чинь гэрийн зурагт мурагт байхгүй ч үлээ те. Ер нь ингээд бүх юма зарцсан тэр хоёр яг тэр сабскрипшнаа төлөхийн тулд тэр нөгөө ороод зарж яхад нөхөр нь ингээ халт инээсэн чинь нөхрийнх нь шүдэн байхгүй. Тэгээ ер нь нилээ царай алдсан. Тэгээ яасна ойлгомжтой тийм үү. Шүдэ хаана ямар сайтн дээр ахуулсан ойлгомжтой тийм үү. Тэгээ ер нь амар юм өрөвдөлтөй дүр зураг харагдаж байгаа байхгүй. Тэгээ төсгөдийн хэсэгт нөхөр нь ингээ халааснаас юм гарч ирээд хаарсан чинь 30 минутын зүгээр нэг юу худалдаад авцсан. 30 минутын л тэр нөгөө лакс ирхий худалдаад авцсан. Тэгээ тэр 30 минутын хэрэглээд ингээд утсан дээрээ ингээд амар амгалан тайвшрал гэдгийг аягүй хэсгээд ингээд нэг арай нэг ингээд тайвширч байгаа байхгүй юу. Тэгэл ихнэр нь хэд хүнзээ амьсгалал өнөөдөр хойлынхын цаг нь болсон баха гэл тэгж байгаа байхгүй юу. Тэгээ тэр нь болохоор ойлгомжтой. Мань хоёр бол тэгэл орлуугаа яваал ихнэр нь ингээд хөвтөл яг нөгөө 30 минут нь ингээд дуусч байгаа штэ. Тэгэл дуусан чи шууд амнаас шууд сурчлага авч эхэлж байгаа байхгүй. Тэгээд нөхөр нь бүр ингээд уйлал хайртай хүнийхээ төлөөгөл за зовлонгоос нь одоо ингээд салгая гээл дэрээр дараал ихнэрийнхээ ингээд амийг ивүтгэж байгаа байхгүй. Тэгээд ингээд дэрээр дарж байгаад хүртэл ингээд сурчлагаа ингээд ярьж байгаа л тэгэл чимээг болж байгаа байхгүй. Тэгэл нөхөр нь цаашаага өрөөрөөгөө ороод нэг юм хутга байрал өрөөрөөгөө ороод сайтн дээрээ яг яаж байгааг мэдэхгүй заяа. Сайтн дээрээ амиа хорлож байгаа юм уу? Сайтн дээр юм хийж өрөө дарах гэж байгаа юм уу? Мэдхгүй. Тэгээ миний бодлоор л амиа хоорлох гэж бодсон. Тэгээл ерөөдөө кино дуусч байгаа. Ер нь бол зөв юм. Ер нь бол
айгүй зүй юм. Яг өнөөдөр нийгмийн шинжүүдийг ингээд оруулж явах нөгөө subscription-ы scam-ууд тэгээ ингээд донтолт дээрэс нь одоо ингээд хүмүүс мөнгөний төлөө контент креаторууд одоо мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй тийм хүмүүс гэдэг ч юм уу те. Яг тэрнээс гадна хүмүүс одоо комментээр юу гэж бичсэн бэ гэхээр одоо энэ ингээд цаагуур бас имлэгийн одоо Америкч имжлэгийн амар үнэтэй штэ. Тэгээд амар олон хүмүүс зөвхөн амьд явахын тулд ингэж арга зааж яг одоо энэ шиг ингээд сарын одоо хэдэн зуун доллар гэдэг ч юм уу те. Тэгээд тэрийгээ төлөхгүй л бол шууд ингээд үхэхээр тийм одоо имчилгээтэй хүмүүс айгүй олон байдаг гэсэн байгаа. Тэрийг бас ингээд нийгэмд бас харуулах одоо зорилго нь бас нэг байсан юм шиг те. Тэгээ ер нь бол энэ анги сүүлд гарсан сизнес бол яг нэгт орно. Ер нь яг бүх Black Mirror дундаас эхний 5-д орох баха. Миний бодлоор л яг миний хувьд бол энэ бол ер нь бол нэлээд юм. Ер нь бол айгүй гоё дайжгүй бас. Тэгээ энэ гол дүрийн жүжигчдийн жүжиглэлт нь амар гоё ингэж кинонд орохоор болсон байлээ. Тэгээ тэр Easter egg гэж ярьдаг штэ. Нууц бусад ангийнхаа юмнуудыг ингэж оруулсан. Тэр нь бас хөөрхөн санагдсан. Бусад Black Mirror-ийн эпизодуудынхаа жижиг хэсгүүдийг ингээд жижигхэн цаана нэг үг мөг байх ч юм уу те. Эсвэл нэг хичээл зааж хахад нь тэр нэг өмнө болсон ангитай холбоотой ангийн одоо хичээл заадаг ч юм уу те. Ер нь тиймэрхүү юмнууд нь бол хөөрхөн багтаасан байлээ. За тэгээ тайдсан сэтгэлээ доор бичээрэй. Кинон талаар юу гэж бодсон, дараагийн бичлэгээр юу яриулах гээд байгаагаа одоо юу н бичлэг рүүгээ жоохон нэлээд идэвхтэй орно. Тэгээ бүгдээрээ лайк дарж эртээ бүтгүүлээрэй. Тий ном худалдаанд гахаар бүгдээрээ сайхан номоо аваад мэргэжлээ сонгож амжаагүй байгаа залуучууд номоо аваад ирээдүйг юу н хайшаа явж ийн гэдгийг мэдж аваарай. Дараагийн удаа уулзлаа. Түр баяртай guys.